Ерөнхий боловсролын сургуулийн сурагчид цахим мөрөөдөө тоглоомд бол хэд автж байна. Санхүү мөнгөөр, амнасаар, эрүүл мэндээр хохирох тохиолдол гарах хандлага үүсэхийн магадлал өндөр байна. Ер нь сургууль дээрээ гар утасны хэрэглээгүй ийм сурагчдыг яаж бүрдүүлэх вэ? Ийм боломж бий юу? Нэг талдаа хүний эрх боловч нөгөө талдаа энэ бол төрөөс авч хэрэгжүүлэх зайлшгүй арга хэмжээ өнөөдөр болчихлоо шүү дээ. За сая бол хүүхдтэй холбоотой харамсалтай үйл явдал болсон. Үнэхээр харамсаж байна. За тэгээд ийм үйл явдал болохоос нь өмнө бид нар арга хэмжээг авах хэрэгтэй. Болоод өнгөрснийхэн дараа одоо яач вэ гэх биш. Тэгээ яг энэ үүднээс бол би сургуулиудын захирал болон нийгмийн ажилтнанд ер нь чиглэлээ өгсөн. За манайх бол ийм хүүхд хамгааллын мэрэгчлэлтэнтэй болсон. За тийм мэрэгчлэлтэнтэй бол бас чиглэл өгсөн байна. Ер нь ийм юм болохоос нь өмнө бид нар одоо асуудалтай хандж явах хэрэгтэй. За тэхийн тулд яах хэрэгтэй гэдэг ийм ажлуудыг бол хийж гин. Хийхээр бас ажлуудыг бол төлөвлөж байна. За тэгээд сургуулийн орчинд бол бид нар хүүхдэд хүмүүжүүлэх хэрэгтэй. За гар утасны хэрэглээг зарим одоо нэг 10 нутгаар явжсэн чинь нэг сургуулийн залуухан багш нар надад хэлжлээ. Сургуулийн цахим хэрэглээний асуудал үнэхээр болохоо байсан. Та арга хэмжээ авч гэж байгаа. Үнэхээр арга хэмжээ авах гэж бол багшаасаа эхэллээ. Бид нар өөрсдөөсөө үлгэрлээ. Өнөөдөр багш уцаа ингэж барьчаад энийг бол би сургууль болгонд ирхэлж байгаа. Тэгчээ та нар надад уцаа байлиг гэдэг шаардлага яах ч тавих юм тийм үү? Би бол цэцэрлэгүүдэд өөрөө бүр сургалт хийсэн шүү дээ. Цэцэрлэгийн эрхлэгч болон багш үйлчлэгчид өглөөнөөс ахвалаад орой хүртэл өөрсдөө битгий гар утас хэрэглээ. Надад нэг кейс ирж ирсэн. Хүүхэд ингээд тэдний хүүхэд өглөө ирээд бүр утсанд донтчиж тэгээ миний утсыг булаацалтаад 5 минут тоглуулж иж дуугаа олголоо гэж. Тэгэд эцэг эхчүүд энэ буруутгаж байгаа үгүй багшийн буруу. Багш өөрөө хүүхдээ урталт ингээд утас барьж сууж яхад тэр хүүхэд чинь тогломоор санагдсан шүү дээ. Багш шиг гоё утастай болох юмсан гэж бодогдсон шүү дээ. Яагаад тэр уйлж байгаа хүүхдийн буруу гэж тийм ээ. Ийм учраас боловсролын салбарт хамаарагдчихл байгаа бол энэ хүүхдийн хүмүүжил бидэнд хамаатай. Тийм. Бид нар өөрсдөө үлгэрлээ. Ийм зарчмыг баримтлаа. Тийм. Хүүхдүүдийн утасны хэрэглээг хязгаарлах боломжтой юу? Яг зөвхөн одоо нөгөө хичээлийн 8 цагийн турш гэдэг 6 цагийн турштай ийм бас сайн жишээнүүд байдгийн билээ шүү дээ. Боломжтой. Сая бол бид нар сүүлийн вакуумжилсан сургалтын дээр ерөөсөө гар утас хэрэглэхгүй гэдэг ийм зарчмыг барьсан. Гэхдээ зарим тохиолдолд нөгөө хичээл даалгавар хийх тийм ээ. Онлайнаар хичээл үзэх даалгавраа эндээс авах гэдэг дээрээ бол яг батус болон зайлшгүй тохиолдолд. Гэхдээ эн чинь цаг нартай шүү дээ. Тийм ээ. Тэгээ эндээс бол би бол өөрөө үлгэрлээ бас ингээд цэцэрлэгийн бүх цэцэрлэгүүдээр аймгийн төв явж ийн утасны хэрэглээг бол ингэж хэрэгжүүлээ шүү гэдгийг хэлсэн. Дээр нь бол сая одоо чинь хэдэн өнөөдөр чинь 13 гэдэг чинь 9 тийм одоо би аймгийн төвийн сургуулийн захирлууд дуудаад энэ гар утасны хэрэглээний талаар дахиад бас зөвлөмжийг өгсөн баг. Би сурагчдад нөлөөллийн ажлыг яаж хийх юм бэ? Нөлөөлөл хийн. Бид нар өөрсдөө л үлгэрлээ. Боловсролын салбарынхан өөрсдөө үлгэрлээ.